across the water, and I think of all the things that I want to do it, and in my head I paint a picture. Since I'm coming home, well my body's been a mess, and I miss your ginger hair and the way you like to dress. Won't you come on over? Stop making a fool out of me. Why don't you come on over, Valerie? Valerie, Valerie, Valerie. Did you have to go to jail? With your house up on for sale? Did you get a good love? Yeah. Hope you didn't catch a thing. Hope you're the right man who will fix it for you. Oh, since I'm coming home, well my body's been a mess, and I miss your ginger hair and the way you like to dress. Won't you come on over? Stop making a fool out of me. Why don't you come on over, Valerie? Valerie, Valerie, oh yeah, Valerie. Well, sometimes I go out by myself and I look across the water, and I think of all the things that I want to do it, and in my head I paint a picture. Oh, since I'm coming home, well my body's been a mess, and I miss your ginger hair and the way you like to dress. Won't you come on over? Stop making a fool out of me. Why don't you come on over, Valerie? Valerie, Valerie, oh yeah, Valerie. Why don't you come on over, Valerie? За дуучин од мандах. Түлэх хатаа энэ дүүчтэй гоё бийтэй гоё хоолойтой гоё шүү тий. За үчимэн түргээ урт цагааны гудамж таалан болгоно хүлээ авно. Өнөөдөр Улаанбаатар Music Festival-ны 2025-ын уран бүтээлчид хүрэлцүүлсэн байгаа. За зуныг сайхан өнгөрөөгөө сайхан амарцгаав, сайхан амарцгааж байна уу? Энэ олон одуудыг нэг дор хараагүй удсан жоохон хэлмэл ээдрээд байна уу? Ойр харагдаагүй. Тэгээ бөөнт нь хараагүй. Гой битээгээл тэгээд ээдрээд гэсэн үү? араас нь юу вэ гэдэг хэсэг бодоо. Тэ. За тэгээ манай зочид урт цагаанд хүрэлцэн ирсэн юм чинь нэвтрүүлгийн маань хамтран ажиллагч Сан Мигэл. За энэ удаад одоо руугаа спешиал юугаа та бүхэнд явуулсан зориулсан байгаа. Тэгээд хөөсөрөхгүй нөгөө манайхан хөөсөрөх гэхээр юу вэ гэдэг нэг гид цэрэлэхгүй гэсэн үг юм байлээ шүү. Тэгээ маш гоё эмгтээчүүд маань гэсэн үг боломжтой. За тэгээд графт кодоо сууж бол. За тэгээ сайхан тундгаа тулгаад фестивалийн талаар ярих учраас сайхан тундгаа тулгах идэх үү? Тий, фестивал ярихаас За нэг сайхан авчаач гэж. фестивал ярихаас гадна одоо ингээд ойр үеийн сонир сайхан бүгднийг яриулнаа өнөөдөр. Хайрц тий. За хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Яа үзсэн баярлаа. Урт цагааны гудамж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн хөгжмийн зохиолч, үндэсний урлагийн их театрын уран сайхны удирдагч Чимбат, татар хамтлагийн дуучин Мөнх Чулуун, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Баяр Цэцэг, Сүнс хамтлагийн ахлагч Лавгсран, дуучин Од Мандах, Сүнс хамтлагийн дуучин Мөнх Цогт,
Хөөж. За бидтэй хамтран ажиллаж байгаа энэ сам мэгвэл бас нөгөө калори багтай учраас нэвтрүүлгийн турш уучих юм бол нэг таргална энэ гэсэн санаа зов. Санаа бүзөө. За төлөө. Саагаад. За ингээ баруун гардлаасаа эхэлждэг эртний сайхан ёс заншлаад байгаа Чимбагаас эхэлчихэ да. Тэг үү Чимба. За. Чимба сайхан зосуу наадмарыг сайхан баярлуулсан биднийг сая юу унж ирсэн бэ гэж хэлчихэ. Технологи гэдэг үг ч ерөөсөө Чимбагаас гардаг шүү дээ. Сая скутер унж ирлээ. Дугааны хязгаартай байгаа юу те хуурчин авах уу. Тэр явсаа. Тий, тэр ихтэй янзын боллоо те. New technology яг одоо ингээд сайхан найруулагчийн зүгээс зохион байгуулагчдын зүгээс санал тавьсан байх. Тэгээд Чимбагийн хувьд нөгөө яг тэр мэдрэмжээсээ дахиад нэг хуваалцаач. Тэр бол гоё байсан. Тэгээ ер нь бол за миний 6 дахь удаагийн наадам баггүй юу. Хөгжмийн л хийж байгаа гэсэн үг. Хөгжим хариуцсан. Манай найруулагч төрийн сойрхолт Наранбаатарын санаа байсан. Биш болсон үү? Тий. Ер нь бол тийм одоо явдаг ундаг төгөлдөр байдгийг бол судлаад мэдсэн. Тэгээд надаас бол асуусан. За тэр чинь за ингэх үү? Унах уу? Жолоодох уу гэдэг. Би жолоод яал гэсэн тий. Тэгээд тэрний дагуу одоо төв цэнгэлтгээ нар зүв тойрж одоо тийм ээ. Тий. Үнэхээр эмрэг сэргээгээ тий. Тэгээ гоё байсан. Тэгсэн чинь 2 дахь биш оройн нөгөө давтад тоглодог штэ. Тий. Тэгсэн чинь тэр төгөлдөр хоор хар цагаан хам туссан байсан. Яг жолоодод хаазаа гიშгсэн чи явдггүй штэ. Тэгээ миний уур талд нэг цэрэг зогсож исэн байхгүй. Хөөе мэдөө гэдгсэн нөгөө чи яасан бэ хаа юу болсон бэ? Чи энэ хараад тахта асаалттай байна уу гэдэг чи бас асааж масаа тэгээ төлхөр мөлхөртэй штэ. Зүгээр шууд явахгүй. Цагилгаан. Тэгээд тэгсэн чинь дүлгүүрөнд үлгцэн байна хаа л гэж. Ингээд хаазлаад байдаг явдаг бай. За тэгэхээр яг тэрэн дээрээ зогссон. Тэрэн дээрээ тоглоод тэгэл одоо ганцхан байсан юм аа л гэдэг шиг те. Тэгээд дууссан шүү дээ. Ганц яваад дууссан те. Тэр нь гоё л доо. Тэгээ нөгөө сошиалаар ингээд бичлэгэнд яваад янз бүрээр одоо шеэрлэгдээд яваад тэгсэн чинь сүүл рүүгээ нөгөө гадны орны төгөлдөр хуурчдын бичлэгийг давхар ингэж авчиж хийгээд тэгсэн чинь гадны орон дээр бүр нисдэг юм билий. Ниссэн шүү дээ. Тий, нисдэг. Ер нь бол тэгж унж явдаг юм билээ. Тийм. Одоо гоё байсан шүү харин тий. Дараа жилээс одоо баяр цэгийг дагуулад те хоёул моёлаа өөр хөгжмийн зэмсгээр Нисээд. Тий, бас л онцгой наадам байсан шүү энэ. Би нэрээ хүмүүсээ сэтгэлд ингээд наадам гэхлээр одоо тэр шууд бодогдож байгаа юм чи хамгийн түрүүнд. Тий. Одоо гоё технологи яасан. Баярлалаа. Дадван орж идэх юм шиг те. Тэгэж Дараа жил баяр цэцгээ суулгаад гарч ирээ те. Хоёулаа миний уртаас баяр цэцгээ суугаад. Волонтер захиалж тэр долгион руу миний бэлхээс орох хэрэгтэй. Яг ингэж сарнаа хайгаад байна шүү дээ. бас Цаа чаагаар нисэл явж байгаа гэдэг. Миний хувьд энэ жил анх удаа төрийн наадмыг бүхийг тэр нөгөө шөвгийн дүр биш тэрийг анх удаа ер нь стадионд бид нар тоглодог шүү дээ. Бид нар залуу хатааш тоглосон, сүүлдч тоглосон. Стадионы нэг дуулдаг уур амьсгалыг бол мэдэрсэн. Гэтэл яг тэр Монгол бүхийг тэгж уухалдаг ямар гоё юм бэ. Энэ жилийн тэр шөвгийн дүр бол үнэхээр супер үзүүлбэр байсан, супер бүхний барилдаан байсан. Дээрэс нь тэр гоё юмыг одоо тэр барилдааныг ард түмтэйгээ цог үзнэ гэдэг бол тэр дотор хараад бас л нэг агуу тийм бишрэх тийм тэрний гоё нүргэлсэн тэр хүмүүсээ уухаг мэдрэх айгүй гоё байсан. Тэгээ энэ жилийн наадам үнэхээр бас сүр дулаантай бас жилээс онцлог болж байгаа шиг байлаа. Яагаад гэвэл дуу хөгжмөж гэсэн их гоё болсон гэж би бодож байгаа. Тэгэд Чимба хэдэн оноос илүү нөгөө наадамч орой шоугаа тавтаад байгаа тий. Тэгээ 2 жил болж байгаа юм. Энэ бол хамгийн зөв шийдвэр. Яг бол нөгөө эн чинь бас төр зэсгтэр гардаг бас нэлээд чухал шийдвэрүүдийн нэг баг. Ард олноо баярлуулах, дээрэс нөгөө жөөлчдөд маа үзүүлэхдээ оройны шоу болгож үзүүлэх гэдэг бол энэ бол үнэхээр тэр өртгөр бүтсэн зүйлийг 2 удаагаа ингэж үзүүлнэ гэдэг бол тэр оролцож байгаа уран бүтээлчдийн хувьд ч тэр цаг заваа зориулсан тийм үү? Наадмаар хөдөө явж чадахгүй, энд энэ амарч чадахгүй байгаа хүмүүсийн хувьд энэ олон найруулагч хөгжмийн зохиолчтой хувьд ч гэсэн ард нь ажилласан багуудад маш тэр
одоо бенефиттэй тэдний онцлогийг харуулсан маш олон хүн түгээсэн үйл явдал болсон гэж бас онцлог гэмтгэлмээр Шоу чинь орой болохоор харагдц талаас арай илүү нэг юм үзэсгэлэнтэй болоод эхэлж байгаа тийм гэрлийн тийм гэрэл мэрэл одоо бусад юмнуудаар ер нь дэлхийн бүхэл уулын яг манай Монгол наадам бол нөгөө дэмж дотоод л нааддаг нарны нөгөө эртэд эхэлдэг болохоос биш. Ер нь дэлхийн шоунууд ч дандаа орой болж байгаа шүү дээ. Яг л дефект багтай, гэрлийн эффект одоо технологи ашиглаж байгаа шүү дээ. Энэ жилээс бол ингээд бид нар харахаар технологи нэлээд ашиглаад эхэлсэн л дээ. Бас нүдтэй яриад байдаг. Тэр одоо чинь өдөр болж байгаа шоуг алдаагүй айгу цэвэрхэн харуулнад бол бас аим чадвартай. Орой бол яалчгүй гэрлэр нуунд амар олон давуу тал байгаа шүү. Тэгэхээр айгу гоё ингээд алдаа олж харахгүй бараг ноо олж харахгүй наадам үүснэ гэдэг бол надаа бас тэг найруулагчийн ч юм уу те ер нь зохион байгуулж байгаа хүмүүс чадвар байх л та. Тэгээ бас нэг удаа үзчихсэн. Тэгээд яалчгүй би нүг за үнэхээр морины уралдаа үзэж байгаагүй морь тохиол ингээд моринд гарч ирэхээр л уйлд юм билээ би. За морь гарч ирээл уйлсан зүсгүүрэж байгаа л уйлсан. Тийм тэгээд надаа их үнэхээр ингээд огшоодог зүйл бас төрийн нэг туг залах хэслүүд шүү дээ. Тэгээд дараа нэгэд тугаа буулгаад аваа явдаг ш. Тэгэхэд хүмүүс яг бөөнөрөл баймаар байгаа байхгүй юу? Тэр хүмүүс яг бөөнөрөл яг нэг ч хүн гарахгүй тэр тугийг буулгаад аваад явах хүртэл ингээд тэр оролцоогоо явах хүртэл тий. Яг хүртэл нь яг өдөж өгмөр байгаа байхгүй юу? Яг үндтгэлтэй бүхэн босоод тэрэн дээр ингээд хоосорсон байгааг би хоёроо таарчихсан. Тэрэн дээр айгүй би харамсчихсан. Тийм. Тэгэхээр яг хамгийн их огшоодог зүйл бол манай уламжлалыг тэр байгаад байгаа. Тэрийг бас их орон гэсэн үг шүү дээ одоо тэр чинь. Амар гоё ингээд тэр яг ингээд зогсоод үдээд тэр явах хэрэгтэй. Амар гоё юм лээ. Ер нь тэгээ ингээ харахаар монголчууд юу юм бэлээ. Одоо их орон мэдээж бүгд хайртай тийм үү? Моринд одоо ямар ч одоо эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн морийг одоо хараад самсаа ширхтээ. Нөгөөх нь бол яах жаргагүй ээж. Тэгээ монголчууд бид нар ээжигээ бол гайхалтай хайрладаг. Ийм л хүмүүс байдаг юм л шүү. Одоо наадмын үндсэн агуулга бол тэр шүү дээ. За тэгээд зүүн сайхан өнгөрөө гэж. Намар эхлэнгүүт шинэ ажил төлөвлөлүүд эхэллээ. За намрын ажлуудын талаар сонсон зүйлтэй л болоо та тийм. Энэ жил бас нэлээд завгүй байна. Миний хувьд Disney on Ice гэдэг Walt Disney-гийн шоу хийдэг Америкт. Тэрний бас ажил эхэлсэн яг явж байна. Бас хажуугаар нь одоо үндэсний урлагийн их театрын уран сайхны удирдагчаар очсон болохоор одоо энэ удаа манай үндэсний урлагийн их театрын 75 түүхт 75 жилийн тохиож байна энэ жил. Тэгээ та бүхэн бас сайн мэднэ. Энэ байгууллага бол 3 ангиас бүрддэг. Одоо агуу мөр дөржийн үүсгэн байгуулсан төрийн их найрал байдаг. За мөн Нор Банц дугаан одоо дуу анги гэж байна. За мөн одоо агуу бүжиг дэглээч сэвждийн бүжиг анги гэж ингээд ийм 3 ангиас манай байгууллага бүрддэг. Үнэхээр бас гайхамшигтай чадaltaй мэрэгжлийн одоо уран бүтээлчид ажилладаг юм байгууллага. Тэгээд 75 жилийн одоо хүрээнд бид нар бол цуврал тоглолтуудыг бас хийсэн. За удахгүй 11 сарын 29-нд 75 жилийнхэн одоо гала баярын тоглолтыг бас арт түмэнтэйгээ хуваалцаж тэмдэглэнэ. Урд жилийн өвөл Чимба энд emotion уртцаанаар орсон. Тэгсэн чинь манай Аноо ерөөсө Чимбагийн өөрийнх нь мэдгүй юмнуудыг асуугаад өөрийнх нь Чимба судлалын юу болсон байсан шүү дээ. Чимба судлалын төвийн дарга шиг л ерөөсө тэгэж асуугаад. Тэгээ би одоо ингээд тий Ануугаас өмнө газ төрүүлээд нөгөө хэдэн зочдоос юм асуух гээд байгаа байхгүй. Тэгэхгүй энэ хоёр нэг яриа нийлэх юм бол аймаар юм. Ер нь хамгийн анхны намайг бүр олонд шууд ингэж нэг Монголын ард түмэнд танилцсан телевиз 27 дугаар телевиз байхгүй. Тэгээ би дотроо айгүй хайрладаг. Тэгээ SAS Pictures гэх дотроо байсан тий. Дараа нь шүрэн бугууч байсан бас SAS-ын хэлсэн Сачурцэг комглэс бас SAS-ын байсан. Яг ерөөсөө миний хамгийн анхны нэр алдартай болсон 4 дууны маань одоо аян хүчин зохиолч манай болохаа. Тэгээд хийсэн маань болохоор 21 дугаар телевизийн хамт олон суурилсан хамт олон байсан тий. Тэгээд бас дуэт дуусан 25-аас гарсан шишүүрээс шоуны дуучид үйлсэн ч гэдэг юм уу. Тэгээд ер нь бол зайшгүй одоо бидний нууник одоо өндөр байгаа амжилтыг харъя гэвэл яг энэ телевизэд үнэхээр цөмөрөө айгаа яг талбартай тэгэхээр өөрөө талархаж явдаг. Тийм тэгээд одоо уцааны удамжаар би одоо хэдэн ч удаа орж байгаа мэдэхгүй. Тоогоо мартсан шүү дээ. Тоогоо мартсан. Тэгээд сүүлдээ бүр ирэх боломжтой хичдэг. За нөгөө юу юм аа ирэхэд тэгээд тэгээд чук ах маань өргөцсөн. Тэгээд дээрэс нь Улаанбаатар мюзик фестивалийн бас өөрөө зочин дуучин.
Тэгээ өөрийнхөө хамгийн хайрладаг уран бүтээлчтэй бүр ингээд даралт хөгжимчин гэхэд 2 заа манай халиа DJ тий. Гитар 2 Атка хосоо би бүгд нь амар хайртай. Дандаа ирчүүд. Тэгээд бас гитар чи бэлгээд би амар хайртай. Бүгд чи багийг би хайртай. Тэгээд миний хайрцууд дид ор байгаа. Чи байхад байхгүй. Тэгээ үнэхээр маш гоё өөрийнхөө хайртай олон дуу зөвхөн хамгийн байс хөгжимчтэй зүгээр яг өнгөрч дуулна гэж бодохоор би аюух баяртай хөртэй байгаа. За баярлалаа. Дахиад нэг тэгээд маш баярлалаа гэж хэлээ. Бомб өнөрөөс. За Wi-Fi. баяцгийн хайртуудын төлөө өргөе дөө. 27 дугаар телевизийн нэр 27 жилийн баярыг байна. 29. Тэгээ альтрон нэвтрүүлэг эхлэх юм 29 жил гэсэн чинь манай од мандах гэсэн шүүх надад ч хэцүү юм биш үү? 29-наас үрсэн байна. За одоо би шууд мөгийгээс бас нэг зүйлийг асуух гэдэг юм л да. Татарынхан их л сайхан залуучууд одоо удахгүй бас кино нээлттэй ирэх гээд байгаа гэсэн шуум бүх юм явлаа. Маш их хүлээлттэй байна. 2023 онд 20 жилийн тоглолт төв зэнгэл хүрээд нь тий. Тэгээ тэрнээс хойш бид нар болсон ирснүүд байсан шүү дээ. Тэгээд бид ер нь тэндээ киногаа зарласан. Тэгээд өнөөдөр одоо энэ оны 9 сарын 19-ний өдөр бид нар нээлттэй ихэд бэлэн болчиход. Тэгээ энэ жил чингээл бид нар одоо энэ кинотойгоо зурлалаа. Энэ кино манад бол яг татар хамт түүхээр сэтэлсэн кино. Түүхэн сэтвтэй юм уран сайхны киногаа. Тэгээд яг бидний нөгөө татарыг мэддэг хүмүүс бол за ингээ 20 жилд ямар уран бүтээлээс ямар тоглолт хийсэн ингээ бүгдийг мэдж байгаа. Энэ цагаас одоо нэг гэдэгээс өмнөх гэсэн үг. Тэгээд ийм одоо нөгөө түүхэн кино хийж байгаа. Тэгэхээр одоо энэ сард нээлттэй их гэж бас их нэлээд ажилттай. Тэгээд энэ Улаанбаатар музик фестивал чинь 9 сарын 20-нд болно шүү дээ. Киногаа нээчээд маргааш нь гоё тэгэл гоё шоунд оролцсон тий. Яагаад бид нар өрөөдөлтэй байж болдгүй юм бэ? Татарын банд нэрийг хална. Ингэхэд таны хамтлагч нь юу гэдэг нэртэй билээ? Дөрүүдэд болохоор залуучууд мэрэгжлийн жүжигчтэй тоглож байгаа. Тий. Төсөөлөл зүгээр ингэсэн байж байгаа юм. Кастинг нь манай арга бигжлээсгээ тий. Одоо заяагийн дүр болохоор ганга. Тийм. Тий. Миний дүр болохоор Сумяд орж тэгээ жагагийн дүр болохоор шинэ жүжигчин. Манай байндагийн дүр болохоор Темка гэдэг бас нэг жүжигчин залуу. Ер нь дөрүүлээ ингээ мэрэгжлийн жүжигчтэй. Манай гангачин бол бас мэрэгжлийн жүжигч юм байна шүү дээ. Рэпер гэдгээрээ. Тий, рэпер гэдгээрээ одоо танигдсан байдаг. Яг оригинал дүрээрээ тоглосон чи юм блэ. Тий хэлээч. Оригинал дүрээрээ юу? Тий. Байгаа мó байхгүй. Байгаа шүү дээ. Яг оригинал дүрээрээ одоо шүү дээ. Айгуу гоё. Чамбаа гэсэн. Хаваа. Би ихэд парад авчих гайв. Шүнжингөө басан тайхаа юунд өснөд хэлсэн. Боссын дүр тоглоод өгөөс. Манай эмоошны бид нар чи ингээ сонорт ингээд нөгөө юу гэдэг байлаа ш нөгөө юм хуршүүд. Тэгээд оригинал дүрээрээ орсон тийм. Чугаахыг бүр заашгүй. Тэгээд чугаахыг орчих гэсэн чинь за яах юм бэ гээд. Параатаа яара би бүр Одоо эдгээр нэг юм параатаа хэлдэг ойлгоцсон. Харин ойлгоцсон шүү. Йоо чи body language гэдэг. Тэр бол энэ кинонд орсон. Манай хамтлагчийн хэдэн онд амуурыг хэлээ. кино тамхаа. Тийм 96 он. Тийм бас манай хамтлагч бас кинотой. Бас мүжгэлж ирсэн. Тийм тэгэхэд бол өөрөөсөө тоглосон юм байгаа. Шарга хийжсэн тий. Лимоны. Тийм. Лимоны шарга одоо найруулагчид золоо байсан шүү дээ. Оо за. Монгол фильмсийн золоо. Тийм манайх ч ярил төлөвлөлт юмнуудаа хийдэг байсан. Тийм амуур. Мартагч. Харцгаан кино шүү. Гэхдээ тэгснээс одоо сая манай сүнс бас дээрээс нь манай дэгээ орж ирээд pop is back гэдэг тоглолт хийлээ те. Тэгээд тоглолтын гадаа бол би уйлал үлдсэн л дээ. Уйлал гадаа нь орж чадахгүй тий. Тэгээд тоглолтыг нэг тэгээ базаад ер нь яг юу болов яав вэ гэд яриул бас сонин шүү дээ. Сонин сайхан юу болов тий. Одоо яах болоо? Энэ түүх бол их амархан. Их хурдан болсон тоглолт. Манай дээгэл хавгүй уулзаад ирсэн. Наад юу ч ихгүй суудсан гэж. Айрыг уул сууж байгаа л. Тэгээд тоглолтуудаа гэлөө. Нэг тоглолчуул яадаг юм бэ гэл энэ хоёр хүн санаачлал ирдээсээ. Тэгээ манай дэгийн маань ялангуяа миний хоёр найз нэг ямар дуугүй хамтлаг биш дээ. Дуугүй дуучид биш дээ. Яг зүгээр би нэг талаас нэрж байгаа шүү. Тэгээд тоор гоё нэг тоглолт хийчихэ штэ. Найзтайгаа хамтраад нэг гоё тоглолт хийчихэ. Заавалчгүй тэгж нэг олон хүнтэй суудал муудалтай газар биш.
VIP гоё тоглолт хийчихээ. Даамсыг сонсох гэсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ гурлаа нэг тоглолт хийчихээ. Тэгээ 8 сарын 29-нд бүр сургууль орох гэж байгаа шүү. Тэгээл үрдээсээ санаандгүй юм гэдэг чи айгүй гоё гэдэг юм шүү дээ. Гинтим гэдэг чи үрдээсээ. Бид хоёр ч нэлээ урам зориг авсан. Амьд хөгжмөнтэй фул тоглосон. Тэгээд тийч дүү маань бас найруулад. Дээрэс нь манай нөгөө гайс бид нар ч нөгөө панчаанд гаргаагүй. Яг голд нь фьючеринг байсан. Тэд нар бол яг бидний үеийн хамтлагууд болох гайс айгүй гоё санал хүлээж аваад амар гоё тэмцсэн. Гайсыг ирсэн. За Минжэ нэмэ хоёр маань тий. Дэгийтэй болохоор Мистер Догсийн хүн бас өөрөө гоё тийм халуун тоглолцсон. Айгүй гоё дөргөд тоглолцсон. Тэнд ирсэн хүмүүс бол 100% сэтгэл ханамж бол айгүй гоё аваад байна. Утгагүй контентээр гарна. Ер нь ийм тоглолт тий. Үргэлжлүүлнийхээ мэдрэмжсэн тоглолт чинь бас гоё гэдэг юм лээ. Тэгэхгүй юу ч гэдгийг одоо нэг залуу үеийг авчираад дуулуулах гэж юм уу ингэжийнхээ оронд яг тухайн үед яг байсан хамтлагуудыг авчруулаад ингээд тоглолт хийн гэдэг чинь бас гоё л гэдэг юм л. Бүх хүмүүс ямар гоё юм бэ энэ залуу наснд авчлаад. Юу яах юм одоо ингээд тэр чинь нэг 200-аас 250 хүн орчим юм уу үзсэн юм уу те үзэж чадсан нь гадаанаас нэлээ хүмүүс байсан гэсэн юм байна. Гадаа нэлээд байсан шүү те. Нэг нахтгүй юм уу байсан шүү дээ. Яг ийм нөгөө ширээтэй болохоор юу яаж оруулж болохгүй юм бэлээ. Тийм. Хүмүүс нэгнийг хажуудалд нөгөө ингээл ярьж байгаа чинь зэрэг байх те. Тэгэхээр ингээд оруулахаар чинь урдталт нь хүмүүс босоо зогсчоор чинь бас нэг хүмүүсүүдийн 5 тухайг алдуулчихна. Тэгэхээр яг контентоо гаргахчаа ер нь тоглох санаа байгаа. Харин сэлэн энэ тэгээд санагдаж байна. Тэгээ ер нь бол тэгж тоглож болдсон шүү дээ. Тэгээд тоглодог байгаа шүү гэж. Тоглодог байгаа шүү. Тавдаг хоёр маань бас ингээд одоо Эрдэнэт дархан Австрали лөө хаана санд манд ирж нэг ингээд сандлууд ирж байгаа. Ингээд бас мэдээж тухайн үедээ сонсч ирсэн. Бас нэг ийм дуутай дуугаа сонсч ирсэн өчнөө хүмүүс байдаг юм байна. Тэгээд одоо гинтим гэдэг чинь гинтим бас гоё л бас санаж чинь. Тэгээ сая одоо энэ Чукахийнхаа тоглолт нь одоо бид тээр бас дуулах чинь бас гоё л биш үү. Яг энэ халуун дээрээ одоо эн чинь нэг ганц айдооны ихшгэн цэнхэр хардаг өргөл яа. Одоо VIP-д нь орч чадаагүй манай Нямбэ бол айгүй хүлээлттэй тэнцээ байгаа. Би сая одоо нөгөө энийг яах вэ явах уу гэдээ ингэж хэлсэн. Чамбата нэг зүрх төгөлт төр нэг юм явчихлаа. Улаанбаатар Music Festival дээр бид нар бас дуулна. Ер нь яг одоо энэ дуулах гэж байгаа дуу бол бидний нөгөө баг бахтаа дуулсан дуу байхгүй. Чимба түрүү нөгөө явсан дуугаад нэг яваад. За тэги. За баярлалаа. За үүний дараа од мандах дүүтэйгээ сайхан тулнаа заа. Ингээ харцсан. Амар гоё бүжгэлтэй байлээ. Катар уу штэ анх сонор студ дээр анх хийжсэн штэ. Тэр нэг мухрын жижиг өрөөнд мөн бэлдээ. Тэ? Social park дээр унаа. Баяр үргэлж та баяр үргэлж 100% тавьж байна өнөөдөр. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Үндэсний контент үйлдвэрлэгч 25 дугаар суваг телевиз олон үзэгчдийг бүтээл болсон чанартай бүтээлүүдээ аль бие усны YouTube сувгаараа хүргэж байна. Та хүссэн цагтаа хүссэн газраас дэлхийн хаанч байсан 25 дугаар суваг телевизийн нэвтрүүлгүүдийг цаг алдалгүйгээр үзэх боломжтой. Бидний бэлтгэсэн сонирхолтой нэвтрүүлэг, хөгжилтэй шоу, халуун сэдв, үнцэнтэй мэдээллийг алгасахгүй тулд манай сувгийг дагаж subscribe гарч бидэнтэй хамтаагаарай. Баярлаа ингээд бас урлагийн гойч сэтгэлтэн бидний үеийн бас манлайлж яваа миний найз, бидний найзтайгаас хамтарч тоглосон да баяртай наа. За өгдөрөө. Октодор багтан доолын. Өнгөт
орчлонд чамайг хараад өөрийн болгох санаа төрхөд одоос харах чиний царай өөрөө надад гардаг шиг охин чамтай өнгөрсөн энэ мөчөө Октор уйртон магтандоя охин чамайг хайрсан энэ мөчөө Орглон хүсэлдээ багтандоя сарвал талын цэцгэсэдээ сайхан чамайг үзэслэн номорчээ сэтгэл урам чиний харц сивгүй хараа надад дөгсөн гişэд охин чамтай өнгөрсөн энэ мөчөө Октор уйртон магтандоя охин чамайг хайрсан энэ мөчөө Орглон хүсэлдээ багтандоя охин чамтай өнгөрсөн энэ мөчөө Октор уйртон магтандоя охин чамайг хайрсан энэ мөчөө Орглон хүсэлдээ багтандоя Октодоо багтандоо. Эсгүүжтэй багт. Ямар гоё бэ. Энэ бомбер айгүй олон хүмүүс нийлсэн байх, олон ч хүмүүс салсан баха гэж. Тэр болгоо одоо ингэ сэтэрж байгаа шүү хүмүүст бол. Наадмаар нөгөө ариун агч хайна хоёр суугаад нэг дуунуудын дуулахад хайна ингээд нэг агимаг дуулсан чинь ингээд ингээд яг тэрэн шиг сая яг гоё тэгж тийм сэтгэл төрж байна. Манай нэг байдрын дуулсан. Тэгээ би тэр дууны арталт нь би бас вокал хийсэн байдгийг. Лавга тэр ер нь бүх дууч хамтлаг дуучтай арталт ер нь ихэнх вокал хийсэн баха. Нөгөө Макс студ дээр Макс Мьюзик Дашкахын студ дээр дээрээс нөгөө Мичэд гэж студ үүсчихтэй казино байрлал. Тэнд байхад ер нь аюул олон дуучтай хийсэн л дээ. Намын тасал дээр вокал хийжлээ. Тийм. Одоо жишээлбэл нөгөө нэгэнт ингээд ой гэж ярьсан. Манайх 29 жилийн одоо хийх гэж байна шүү дээ. 10 жилийн ойгоо хийгээд бэлтгэл ажил явж байхдаа бас Макс студиор очиж нөгөө үеийн хөтлөгчнөр нэг дуу дуулаад тэн дээр нь дуу орохгүй байгааг нь тавгаа хүртэл хийгээд тэр нь ингээд клип болоод цацагдж ялаа шүү дээ. Бас цуг клип хийгээд. Гэхдээ би ч өөрөө дуулцдаг юм баггүй юу? Би ч дуулдаг шүү дээ. Хин дээр ч үлээдээ ямар ч байсан нэг. Танаа 29 жилийн ойн тухай бас нэг жижигхэн нэг гоё юм хэлмээр байл да. Манай хамтлаг анхлал яг ингээл Эрдэнэтээс орж ирэл бид нар бол яг хөгжмөчийн оюутнууд байлаа. Тэгэл нэг хэсэг нь орж ирэл бидэд яг бүжиглээл дуулаад явж хат хамгийн их дэмжижсэн хүмүүс бол танаа 25 дугаар телевизхэн. Тэр үед бол Жак гэдэг л тийм жаргал сайхан авир мэд алтаа хин галсан. Тэгээ галсан жаргал ах маань гэдэг. Ингээд энэ дөрөв жижигсэн залуучууд тухайн тийм тэр FM радиог телевизийг байгуулаад биднийг үнэхээр их дэмжижсэн. Тэгээ бид нар энэ хүмүүсийн бас гавьяагаар тухайн үед бас од болон гялцчихлаа. Тэгэхээр та бүхэнд үнэхээр энэ сайхан халуун хамт олонд одоо дараагийнх нь үеийн энэ телевизийг тодорхойлоод явж байгаа. Тэгэхээр энэ хамт олонд бас ойн баярын мэндийг хүргье. Тийм үе үед бид нартай хамтран ажиллах баярлалаа шүү. Тийм. Миний хувьд бас юу юм бэ? Танаа тондоо гэдэг нэг нэвтрүүлэг байгаа да танаа. Тэр чи одоо маний чинь дууштай гэдэг. Хонолоод явцсан. Хамгийн том брэнд нэвтрүүлэг тийм үү? Тэгснэ би гэдэг танаа бас нэг гоё. Тийм манай хөргөн нэвтрүүлэг байдаг шүү дээ. Тэрэн дээр бас гоё хөгжмүүд маань одоо гიშгэлдэг. Тэгээ бас төдийгөөс өдий хүртэл бас бидний одоо уран бүтээлч бидний яг гүр болдог шүү дээ та хэд маань. Тийм. Тэгэхээр одоо та нартай бас баяр хүргье. Баярлалаа. Баярын хүргье. За одоо харин тэгээд нөгөө 29 гэдэг тоотой давхцсан нэг бүсгүүтэй яриа. Одоо манай од манд тухайд нөгөө түрүүн ярьсан чинь 29 хүрж байгаа гэдэг. Минь дөө анх удаа хүрж гинөө. Анх 29 хүрч байгаа. За од мандхийн тий.
Од мандахын нөгөө гадагшаа энэ үзэсгэлэнг бол түрүү магтсан учраас одоо дотгошоо яри. Ер нь одоо ингээд 25 дугаар сууг телевизийн урт цагаан дээр 2 дахь удаага байна уу да бас оролцоо явуулж байгаа шиг юм. Тэгээ манай энэ урт цагаан чинь нөгөө open mic гэдэг шиг хин хаан шин сонин содон үйл явдал тохиолдов тэр бүхэн маань нээлттэй байдаг. Тэгээд од мандахад одоо ойрын үед сонин сайхан юу тохиолдов? Яаж яваад энэ хідэн лугалгууруудын дунд яваад сууж байгаа вүлээ гэд тий. Тий. Ойрын сонин сайхан гэх юм бол сарын өмнө. Баяр үргэ. Сарын өмнө төрсөн гэхэд биеийн пропорцол Наадмын яг 7 сарын 12-нд төрсөн байхгүй юу? Одоо яг 2 сар хүрэх гээл. Тэгээд охин. Тэгээд та түрүү нөгөө та яадаг наадмын сонин сайхан гээл ярьж явах дотроо наадмаар ч би яг төрж исэн юм байна да. Миний сонин сайхан тэр л юм байна да. Наадмаар гэд бодож исэн. Тэгээд өөр яг сүүлийн үеийн сонин сайхан гэх юм бол яг нөгөө нэг бүгд бүтэн хүн бүтээгээд ингээд тэгж байгаа болохоор нэг яг урлаг уран сайхан ажил төрөл тиймэрхүү юмудаа яг төрдөө орхигдсон байж байгаад одоо охиноо хөрхөн болоод ирэнгүүт намраас дахиад уран бүтээлийн ажилдаа орох гэсэн тийм төлөвлөгөөтэй. Энэ янз бүрийн байгууллага эсвэл продакшнд хамааралтай байгаа юу? Тэгээ би юунд продакшн ямар нэгэн тийм юунд хамаарал байхгүй зүгээр морь өрийн чуулгахт флейт хөгжимчнөр ажилдаг байхгүй. Хөгжимчнөр үү? Хөгжимч. Бид хоёр яг цагаах төрөгчдөрийг ярьжсэн байхгүй юу те? Юу яагаад. Тэгээ би лимбиних чи флейтих гэрчдэр айгүй нутгархаад. Ингүү хийлэх шүү дээ. Хийлээ. Бид нар тэгээ бас хөгжимч ярьсан. Тэр яг зургийг авах. Чимба минь ярьсан. Одоо тэгээд энэ айхтар мондөг хүмүүсийн дунд суугаад ингэ яаж байгаа юм чинь сайхан пад гэж тусна уулзаал тэгээд 10 цагаан буйныхаа мөрийг ингээд нэг мөсөн угаасаа гарцсан л юм байна л да. За хэдүүлээ гол ажилдаа орно. Одоо ингээд Улаанбаатар Music Festival 2025 хүн удахгүй тоглох гэж байна. Энд бол зохион байгуулагч, уран бүтээлчдэд хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд яг үйл ажиллагааны талаар ярьж эхлэхээс өмнө ер нь ингээд Улаанбаатараар овгуулсан энэ Music Festival-ын уг сурвалж гээд эхлээд ярил л да. Бүр эхнээс нь ярих юм бол нүүдэлчин одоо ийм соёл иргэншлээс яг энэ фестивал болтлоо хөгжмийн замнал яаж өрнсөн одоо хаана бид нар явж гин гэл ингээл ярих байх л та юм байгаас эхлэв те. За ер нь бол юу л да 1940-од оны ихэнх үед л улс орны одоо тухайн улс орны шаардлагаар ард түмний шаардлагаар одоо энэ урлагийн байгууллага анх бүрдэж байсан юм бэл. Тэр бүрдсэн байгууллага нь бол манай байгууллага юм байлээ. Тэгэл ер нь бол тэр үед чи боддоо 1940-од оны ихээр тэр жаз хөгжим одоо тоглож исэн гэж бодохгүй юу? Тий. Тэгэл ер нь цаашаага ингээд ардын суурьтай хөгжмөөсөө дэлгэрээд ингээд цаашаага одоо бүрдээд байсан. Одоо чи хар одоо яг үндсэндээ одоо энэ ахуйгаас үүдэлтэй энэ Монгол хөгжмөөс одоо жишээ нь фа си бемол гэдэг одоо морь хуурын хөг байна шүү дээ. Энэ хөг бол одоо дэлхийн хөг болсон. Яагаад тэгэхээр Led Zeppelin, Guns N' Roses одоо юу гэдгийг те AC/DC эдгээр дандаа тийм хөглөгөөтэй байдаг байхгүй. Гитарын дээр рок хөг авлаа. Яг л фа си бемол. Инхээр суур өнгөн хөг нь бол яг үнэхээр манай Монголын энэ ахуйгаас гарсан энэ гайхамшигтай хөг байдаг. За ингээд ерөөсөө тухайн үеэс л одоо монголчууд бол дуу хууран дуртай. Тэгэл тэр үеэсээ улс орны шаардлагаар ингээд олон тоглолтууд хийжсэн. Мөн ингээд юуны Европын соёл орж ирж одоо хийл төгөлдөр хуурч гэдэг юм уу ингээд задраад явсан байх жишээтэй. Ингэж яваад одоо өнөөдөр бид нэр өнөөдрийн байр суурин дээр Улаанбаатарчууд гэж байгаа шүү дээ. Улаанбаатарчууд нийлэн нэгдэж Улаанбаатарын бас хамтлагууд нийлэн нэгдэж тийм үү. Энэ одоо бас анхны удаага болж байгаа Улаанбаатар фестивалыг үүсгэн байгуулад анх удаа Монголынхаа ард түмэнд тоглох гэж байна. Social Park тийм ээ. Social Park-д 9 сарын 20-нд бид нар тоглох гэж байна. Тэгэл ерөөсөө одоо та бүгдийн хайртай, хүндэлдэг, сонсхийг дуртай ингээд бүх хамтлагууд байна, дуучид байна.
Тэгээ ер нь бол би бас боддгийн Улаанбаатарын тухай бас олон дуу төрөөсэй гэж боддог. Бидний ингээл жишээ нь Үйсэн сайхан Улаанбаатар самбуугаан дуулсан дуу байдаг шүү дээ. Өшөө Пүүжи ахын Бүрөвдөрж багшийн Улаанбаатар гэдэг дуу байж байна. Өөр ямар Улаанбаатар дуунууд байдгийг те. Мишээсэн дагин шиг миний Улаанбаатар за гэх мэтчлэн хамгийн сүүл emotion хамтлаг I love you бивэл ингээд ийм дуу хийсэн жишээтэй. Миний хувьд бас энэ наадамд бас оролцсон. Тэгээд бас өөрийнхөө хайртай хамтлагтайгаа оролцох байх гэж бодож байна. Никитон хамтлагтай. Хоёр хайртай хамтлаг байгаа шүү дээ ер нь тий. Би ч ер нь бол хараа бас Чимба ойрд Никитонтой гараагүй байх. Ер нь бол бас чи ингээд нэг юм сануулчих юм. Харан хамтлагийг бас одоо Инхмалла ахыгаа бас дуурсан санамаар байна. Тэгээ сүүлд одоо стадионд харан хамтлагын тоглолт чинь хизээ болоо 2 жилийн өмнө болсон шүү дээ. Тэр тоглолтын дээр яг одоо харангийнхан ярьж байгаад намайг одоо хамтлагтайгаа нийлж манай одоо бас нэг гишүүн болж орооч гэд ингээд тэр болвол миний амьдралд тохиосон хамгийн гайхамшигтай тоглолт байсан. Тэр тоглолтод тоглосон би тэр тухайн үеийн процессуудыг бүгдийг сананд дурсдаг. Яагаад гэхээр стадион тоглохын өмнө бид нар чи бэлтгэл хийгээд яг миний урд манлайх суудаг байсан байхгүй. Тэгээ бит хоёр би билүүгээ харна. Би нэгээ хөглөн. Тэгээд одоо нүдэрээ ч ярина, инээж тэгэл хамт дуулаад их гоё, үнэхээр гоё тийм нандин дурсамж харангийнхантайгаа, манлайхтайгаа ингээд өнгөрөөсөн юм билээ. Тэгээд сүүлд нь бид нар стадионд одоо харангийн гайхамшигтай тоглолтыг бид нар тоглосон. Тэр бол одоо ста нөгөө бас хүний амьдрал тохиох ховор одоо боломж бас ховор аз завшаан байсан шүү. Тэглэг байх. Пост оруулж ирсэн. Даруйнагчд амжилт төсгөөс илүү зүгээр баяр хүрхэн зүйтэй болов. Яагаад тэгэхээр угаасаа стадионд 2-3 тоглолцсон, дүүрцсэн. Өөрийнх нь тайз учраас санаа зовх байгааг. Тэгээд даруйнагч дандаа юм гоё шоу үзүүлдэг. Хизээч зүгээр нэг дуудахгүй. Хитрхээ бүтээлч чаддаг байхгүй. Тэгээд би бүх тоглолтод нь орж исэн. Би дандаа back vocal гэж 2 нандаатай. Тэгээд бид гурав чи 3 галуу гэд нэрлэлсэн. 3 галуу хамтлаг гэ. Тэгээд Палас чи ингээд Паласаа ямар ч боломжгүй юм дандаа хийдэг байхгүй. Ямар техникийн боломж байхгүй байхад байсгээл нөгөө нэг Паласын амар том ханан хаалга нонгоогод өвлийн хөтөнчтэй морь орж ирээл нөгөө нэг төмөр замаар рейсэн дээр одоо нөгөө нэг явдаг нэг машин байдаг штэ. Тэр орж ирээл заяа. Тэр болгонд бид гурав яг юм зогсож байгаа байхгүй. Дээр хөлдөж их гэдэг 25-30 градусын хөтөн чи ингээд аваад ирнэ. Гурлаа юм багийнхаа өвтөө хөлдөж их. Дандаа боломжтой болгож хийдэг байсан. Тэгээ Паласын шаланд ороос гарч ирэн гэж яаж бодсон. Бүн гэж шаланд ороос нь гараад ирэн заяа. Тэгээд ариунагч үнэхээр би за тэрнээс мэдээж давсан энэ олон жилийн туршлага байгаа. Техникийн боломж ямар гоё өссөн бэлээ те. Тэгээ би супер одны үдчихсэн тэгээ айгүй хүлээлттэй байсан. Сүүл манай баяр цангал тоглосон. Баяр цангал би бүр стадион багтахгүй нэг ч хүн бараг зогсох зай байхгүй бас харсан. Тэгэхээр манайхан одоо дадцсан цэнгэлт рүү очиж юм үзээд үзсэн те. Social park дээр очиж үзсэн. Тэр нэг хүн цуглах болоогүй болоо биш. Үзүүлж байгаа тоглолт маань амар супер чанартай байвал угаасаа хүмүүс очиж дадцсан газар байгаа байхгүй тийм. Тэгэхээр үнэхээр хүлээлттэй байдаг. Том газар сонгож байгаа уран талчиг бид нар заавал бахархдаг те. Үнэхээр бахархдаг. Жишээ нь ингээд тэр зүгээр өөрийнхөө ранкийг харуулж байгаа гэж хэлж байгаа. Social park одоо ер нь тэгээд хөвшцэн үү? Хөвшцэн. Сурцсан. чинь бас. Одоо камертаа хамгийн сүүл би одоо үзсэн камертаа social park-д тоглоход үзсэн яг нэг 4 дахь 5 дахь дуун дээр нь бороо шивэрж эхлээл. Тэр нэг гэрэл сүүдрийн юу зохицол энэ төр бол амар хаглаа. Би social park. Би одоо анх удаага л тоглох гэж. Social park. Дуулж исэн. Ер нь зөндөө олон дуулж исэн. Би одоо анх удаа л. Тэгээ манайхан бас тийм том газруудын нөгөө VIP хэсэг ч юм уу те айгу зоонуудын айгу гоё бас хийгээ сурцсан те ер нь ингээд амар сайжраал байгаа. Дандаа л гоё болж байгаа. Тэрийг нөгөө зохицуулж байгаа менежерүүд айгу сайн. Тийм бүр сайн супер болж байгаа. Нандаа гиснээс тэр нандаа чинь ямар гоё бүжгэлтэй юм бэ? XVT би сая ингэхгүй юу? Ариун агчи бүжгэлж шүү дээ. Харин хоо батж ихсэн байна. Тэр заяа. Ариун агийн тоглолтын дээр хамгийн сүүлийн одоо номерыг гараад тоглохгүй юу? Тэгээ тоглоод ингээд харсан чинь нөгөө дуулдаг нандаа чи яг миний хажууд өстой Монгол бүжиглээ. Янз нь шүү дээ тий. Би бүр ингээд бас юу ариунаа ингээ харсан.
амар гоё бүжгэлдэг юм байлээ. Манай нандаа маа. За тэгээ нандаа руугаа харж байгаа заяа. Би та нарт нэг сони юм ярих уу? Ариундагийн тоглолтод ороод урагшаага ёсолчоод буцаад төгөлдөр хуурлуухаа явж явах замдаа би нөхрөө хурцсан шүү дээ. За юу. Амар. Тэгээд хараа тэгтээ та юм уу? Тэр чинь байж шүү дээ. Та юм уу? Ой, тэр чинь байж чинь заа юу. Тэгтээ зэрэгтэл заа юу. Тэр тэнд байгаа хүмүүс ер нь ойрхон байсан хүмүүс л мэдсэн. Ихэнх нь мдээгүй. Тэгээ энэ нөхөр ерөөсөө хоб гэж ингэж буугаад ингээ гарч ирдэг юм байх гэж л бодсон баг заа юу. Тэгээ 50 таа менеж байгаа. Дандаа амар юм үздэг те. Хасарнагийн амраа нэг шүцогийн ямар ундаг шиг гарч юм байх гэж гараад. Яг би тэгэж гарч ирсэн байхгүй. Хөлөө бүр ингэж тавьчих ингэж фанк гэж гарч ирсэн. Очи юу ч болоогүй юм шиг. Тэгсэн чи та хэд бичлэгийн зүгээрээ гэдсэн тий. Би зүгээрээ чи яг сонсцсон биш. Яг миний ард зогсож байсан зэрэгтлүүд хэлээд ирсэн. Чи баха та зүгээр юм уу гэсэн би. Зүгээр. Тий. Тэр бас гэхдээ та нар ер нь та хэд ер нь унж үзсэн үү? Тайзан дээр. Манай амч бол дандаа бүжгэлдэг болохоор ийш тийш яваад төө. Сошиал парк дээр унаа. Нүх баг хийх баха. Хөдөө орон нутгаар явж байгаа нөгөө юм төмөр үлгүүртэй байдаг гэсэн шүү дээ. Одоо тайзнаар тэрэнд нэг димэл өгөөд. Ингэж мансуур нэг кинон дээр энэ олон гардаг дээр гахад ер нь яг бүр яг ингээ үсрээс дүп бүгээд. Бүр хэрэгэд онцож байгаа. Хэрвээ би биш үү? Яг чигээрээ тэр доош унсан бол хамаг юм хуг. Тийм амар өндөр юу байсан шүү дээ. Стейж байсан. Гэхдээ тэр чин буцаад ариун намаа тийшээ орох хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн чинь аваачаад тэгсэн чинь амдаад мань чинь орцсон байдаг. Хамгийн гол нь заа юу? Тийчнээс анар скины анар хой наад юугаа онгоолгооч гэсэн юм шиг байна заа юу? Нүхээ онгоолгооч гэсэн чинь тэгээ намайг буцах үед онгоогоод мань чинь пүнк гэдэг. Яха юугаар буусан гэж цээжээрээ заяа. Цээжээрээ яг ийм ирэмх ингэж цээжээ ингэж байгаагүй бол би тэгээ доошоо явчихгүй. Тайзны аюулгүй байдал тэгэл бас тайзны safety first тайзны бухан тэнгэр бас харддаг юм байлээ шүү баяраа. Тий. Чимбага мэртэйг баяр хүртээ. Баяр үргэлж та баяр үргэлж 100% тавьж байна өнөөдөр. Тэгээ би яг чимбага хаана байсан шүү дээ. Яг зүртийн тавилттай юм шиг харагдсан. Ерөөсөө би анзаараагүй. Ерөөсөө анзаараагүй. Ямар цаг юм гэж бүр аа. Жонглоор хийдэг. Акробат хийдэг. Тэгээд нөгөө ер нь бол нөгөө нандагийн бүжиглэхийг ингэж харж байгаа явцсан юм байна. Арай чиггүй зүгээр. Ер нь бол нандаг би тэгж бүжиглдэг тэн дээрээс л харсан. Тий, манай хоёр нандаг чинь нөгөө бүжиглдэг юм байна. Фитнесийн багш, дээрээс нь бүжигчин, дээрээс нь дуучин, тий. Тэгээ бизнесмэнүүд өөрсдөө хувийн карьер клубтэй. Тий, мундаг л да. Чамбач өөрийг нөгөө бэлтгэлтэй байсан болохоор. Мундаг бэлтгэлээ сайн хийдгээс болохоор. Айгуу зөв техникээр байна. Ариунагийн тоглолтын хар цагаан хил амыг хаасан. Өөрийн цээжэрээ. За манай мөөгийн шавгаа хоёр бол одоо ер нь нэг нэлээд хэдэн жил энэ хөгжмийн ертөнцийн продюсерингийн ажлыг бол одоо төгс хийж байна. Улаанбаатар мьюзик фестивал дээр ямар үүрэг оройтой оролцож байна. Мэдээж хамтлагаараа дуулах нь бол тодорхой баг. Тэр зэсмэ татар бол одоо бас Улаанбаатарын тухай дуултаа штэ. Улаанбаатар өвдөгөн гэдэг. Тэрийгээ дуулна тий. Тий, тийм үнцэг байх гоё штэ ер нь бол. Лавгах юу сая ингээд Дэлгэр мөрөн бид ингээ хамтраад болохдоо попур хийсэн байхгүй сюрприз хийгээд тэгэхээр Чоко ах маань энэ одоо яг найруулж байгаа болон тайзны найруулагч нар халиу ах байгаа хөгжмийн найруулга. Тэгэхээр халиу ахын тэр санал болгосноор бол бид нэг 20 минутын сеттэй. Тэгэхээр тэрэн дээр яг энэ попурыгаа дуулаад дэгийн маань өөрийнхөө 2 дууг сүнс яг өөртөө 2 дууг гэдэг ингээ попуртаа нийлээд 6 дууны сет бэлдэж байгаа. Тэгэхээр тэр яг амьд хөгжмөнтэй явна. Нөгөө Баярагийн түрүүний хэлсэнчлэн шилдэг хөгжимчдтэй бас гой бүтээлээ хүргэхэд таатай байгаа. Яг л энэ гой том газар тэгээ том зэрэгтэл дээр очиж дуулна гэдэгтээ бол бас их гоё тийм эмоцтой баг зэргийн сандралтай гэхдээ маш гоё бэлэг барина гэсэн юм бодолтой байна. Одоо ингээд үдчихэж байгаа хүмүүс за тэр Улаанбаатар мьюзик фестивал анх удаа зохиогдож байгаа юм байна. Нэг олон уран бүтээлчд орох юм байна. Яг энэ хідээс өөр хин байх юм бол гэж бодож байгаа байлгүй. Мөөгийн нэг тооцох юм уу сайхан тий? Би юу? Мөөг ах уу би юу? Аль нь ч ах уу? Дүү мөөгийн тооцсон ч ах уу? Ах мөөгийн тооцсон ч ах уу? Тэгээд энэ яг би зүгээр манай охин тэгдэг байхгүй юу? Би нэг үжилэх үү? Манай охин ч одоо 16 таа. Тэгээ үдчих болох уу гэдэг тийм би ингэж очиад. Чи яагаад үзье гэж байгаа гэсэн чинь
Гуарны артистууд айгу гоё үлээ гэд манай ангийнхан бүгд бөөндөө үзэж байгаа гэд манай охин ерөөсөө надаас ингээд нөгөө энэ тийм тоглолт болдог. Тэгтээ ингээд нөгөө сонирхдаггүй. Сонирхож сууж байгаа. Анх удаа тэгж сухтан бич очиод би лавшруулж асуусан чинь эдгээр артистууд одоо буюу Ахмад одоо үгүй ах нар дүүнэр одоо юу гэх юм. Гөө тэгэж. Ахнар гэдэг ингээд те. Ахнар байна одоо манай үеийнхэн байна те. Тэгээ ийм олон одоо уран бүтээлчид одоо Улаанбаатар фестивал дээр оролцож байгаа гэдэг. Тэгэхээр энэ айгүй гоё шоу болох хаа би тэгж бодож байна. Тэгээд Хараг амтлаг, Никтон амтлаг, Niswanas, A Sound, Lemons, Chojo ирнэ. За тэгээд Татар амтлаг, Аривна гэж ирнэ, Камертон ирнэ. За ингээд сонсохлоор бол emotion ирж байна те. За ингээд Сэрчмаа, Баяр цэцэг, за Free-Zone, Ука, Наги, Ишигдлаа, Exhibit, Даваад шээ. Доошо тэгэл Татар, Lumino, Tisan, Tandar, Digital, Erka Digital те. Ингээд сонсголоор одоо энэ үдэш бол дандаа нөгөө хит болсон, дурсамж үлдээсэн. За тэгэл дандаа төв одоо юу гэдэг нь төв хөгүүлэх дуунууд гэдэг чинь их сони юм байна шүү дээ. Тэрийг сонсоод тэр нас тэр дурсамж тэр имаараа хүн ирчүүч авдаг, эргээд цэнэглэгддэг юм байна л да. Тэгэхээр энэ бүхнийг сонсоод тэр үдэш бол бөхөр гайхалтай Улаанбаатарын үдэш тэнд Улаанбаатарчууд тэнцэж чуулгах гэж байна л гэсэн санаа юм уу да. Одоо урлагийн одоо мэдээ том одоо хамтлаг байна татар батар юм. Татар байна шүү дээ анх сонор студ дээр анх хийжсэн шүү дээ. Тэр нэг мухрын жижиг өрөөнд мөн биз дээ тий. Босоо хайр хүндэл хайрэнэсэн сэтгэлчүүдэд хайртай хүндэл босоо хайр хүндэл хайртай гэсэн сэтгэлийг битгий гомдоо босоо хайр хүндэл босоо хайр хүндэл гэдэг нь үчир үндэл босоо хайр хүндэл түүний хайрыг хүндэлсэн бол шалгамноо шалгах хүмүүстэй яаж байхад тэр ганцаар завтай ийм амьдрал түүн таалагдахгүй байгаа нь лавтай ийм амьдралыг бодлын тэр хүндэндээ таавгүй нөгөө дээгүүр харамсалтай сэтгэл санаа таавгүй танах нэг өөрөө ингээд юу зэрэгэлдээ манай хөгжмөө чангалангууд эмоцны ихснэр очив найзууд жоохон аяархан байна тэгээд манай заяа албаар заяа нөгөө ихснэрийг харах гад багарч байгаа юм хүлээд байгаа. Тэгмэд нөгөө хэд чи орж ирэхийг хандах гэдэг байгаа шүү дээ. Тэгээ эдгээр тэр тухайн үед одоо татарын бусдын хайрыг хүндэл одоо юу л жинхэнэ хитүүдээ хийж исэн байгаа байхгүй тэр үед. Тэгээд Моги тэр үед надад санал тавьж исэн. Аха юу эмоуштай хамтраад бид нар дуу их гэсэн юм а та нэг дуулуулаач гэсэн чинь ах нь яасан. Зөвшөөрөөгүй тий. Зөвшөөрөөгүй. Тэгээ тухайн үед зөвшөөрөөгүй. Тэгээ энэ цензур тавьж шүү дээ. Тийм цензур тавьж байна. Тэгээд одоо хэдэн жилийн дараа одоо баг 20 жил. Биш үгүй юу? 18 19 жилийн өмнө юм. Үгүй байх. Яагаад гэж бүр 20 гаруй жилийн дараа заяа. Дараа 20 гаруй жилийн дараа би татарынхантай одоо нийлээд уран бүтээл хийж байгаа байхгүй бид хоёр. Энэ нь бусдын хайрыг хүндэл. Энэ дуу бол ерөөсөө л одоо супер хиттэй. Замын ороо болохоор орооцсан. Хүүгээ гарсан их зүрх болон бүр сэтэрсэн. Чи аваа маш их санснаа тэрсэн мэдэрсэн. Нүдэндээ нүдмэстэй. Тэ чахта тэр хоёрыг харсан. Өөрийн их нүдмэс урсаад нүдэ алгартаасан. Тэгээ энэний талаар чи өөрөө яриад үргэлжлүүл. Тэгээд нөгөө нэг тэр үед үгүй гэснийг одоо энэ жил залруулал. Тэгээ мэдээж манай Жамбаачин бол одоо ингээд дэлхийн маш том продюсеруудтай ингээд хамтарч ажилладаг. Өөрөө ингээд одоо Disney-гийн одоо бүх хөгжмийг хийдэг жишээ нэ тэ бидний юм дээр сонсдог одоо жүжигийг үздэг, хүүхдүүд үздэг тэр хөгжмийг хийдэг. Тэгээд маш том продюсеруудтай хамтардаг. Тэгээд бид нар бол яг сонорд орж байгаа чинь жоох хүүхдүүд 17 8-тай хүүхдүүд ингээд бүгднгээс нь бэргдэг, айдаг, ичдэг. Тэгээд ингээд өрөөндөө орчих юм бол бараг гарахгүй. Тэгээ нэг гарчвал нэг орохгүй. Тийм л хөгдөд байдаг шүү дээ. Тэ орчвол гарахгүй, гарчвал орохгүй. Тэгээд нэг яг ингээд бүгээл юм хийгээ сууж идэг. Тэгээд ахыгаа хараад юм байна. Одоо тэгэл ингээ бүгдийг нь хараал инээждэг. Тэгээд одоо харин Жамбаахтайгаа би ингээ хамтарч ажиллаад хайрыг үнэлээгээ бас одоо манай Жамбаах продюсер хийгээд тун удахгүй бас нэг юм сонин одоо эн чинь одоо уртын дууч байна. Вэлэнчэл хийл мориур гэсэн ийм урд өмнө нь ийм хошоо байгаагүй юм байна. Тэгээд Жамбаах маань өөрөө орж байгаа. Ингээд 5 үний 6 үний бүрэлдэхүүнтэй. Би дээр нь одоо ингээд одоо бид тэр эндээс гараад яг шууд студио дээр нь ингээд нэг юм дуулах юм уу чи юу нэг яри гэдэг байгаа болохоор би бол нэг үгээ бичсэн байна. Тэгээд ингээд нэг бас сонин бүтээл гарах гэж байна хайрыг үнэлээ. Гарах гэж гэж ер нь бол шинэ байр дээ. Одоо энэ 20-д бол дуулагдаж амжихгүй юу те?
Тэр болохоор дуу гэхэд дуу биш юм байна тий. Тоглогдож гэх юм одоо юу? Тийм, тоглогдож байгаа. Тэр одоо яг л машин барьж явахдаа бүгд амар чанга тавиад тэгээд баар Чимбах маань одоо энэ 20 жилийн дараа ингээд цензур тавьж чаддаг ч гэх юм. Ер нь 90% хөгжим юм уу? 90%. Тэгээ монологтой юм. Тэгэхээр ингээд чи ингээд одоо Ласвейн төрсөн иргэний өмнөөс ярих нь амьдралыг ярих нь шүү дээ. Ер нь муу. Тэгэнгүүт хөдөө явж байгаа хүмүүс амар хон шүү дээ. Санаа алдаад би гэр бүлрүүгээ буцъя. Тий. Хамгийн зөв зам бол. Гэхдээ ер нь энэ одоо ер нь ингээд хамтлагууд Никтонч ба Харанга сүнс одоо юу татар ер нь ингэж бие биенийгээ олно гэдэг бол үнэхээр цаанаас хувь тавилан байхгүй. Одоо татарын хувьд бол энэ гурвын хоолой үнэхээр одоо гуруулаа онцлогтой бүр үнэхээр тэгж бүрдэнэ гэдэг бас их ховор байхгүй. Тэрийг одоо тэгээ бүрдээ цаашаа уран бүтээлээ туйраад явна. Өнөөдрийн Улаанбаатарын одоо тэр тайзан дээр ихшиглэх энэ хамтлагууд үнэхээр хатуу, хөтөө, бүр зовлон, жаргал энэ хорвоогийн бүх юмыг туулаад өнөөдөр энэ дайн түрээ тийм чанагдаад явна гэдэг бол өөрөө үнэхээр гайхамшиг л да бас гайхамшиг. Бас сони юм байдаг шүү дээ. Та яг сонор рекорд дээр байж байгаа Чимбах халиах байдаг гэсэн. Тэгээд би вокал хийгээл явж байгаа шүү дээ. Тэгсэн чи юу ярих гэж байна? Би вокал тэгсэн чинь тэрээд ингэхгүй. Сели emotions гарцсан байсан. Тэгсэн чинь Чимбах би тухай вокал хийгээ байдсан чи хөөх. Энэ ясан хөргөнд болдог юм гэснэ. Чи emotionтай гам уншиж байгаараа заяа. Наа тэгээд би гам уншиж амжаагүй дээ тийм. Чи манай emotionтай хаяа гам уншиж байгаараа наваад гэжсэн байхгүй. Тэгээд татаар нэг дуу би дуулсан байт юм билээ. Тийм, аялсан байгаа. Тийм. Та нар мэдгүй л байгаа. Болохоос би аялсан шүү. Юу яаж аялсан? Чамд огсаар тий. Гэдэг. Тийм. Тэрийг дуусан байгаа. Baby I love you. Бид нар болохоор нөгөө 10 жил энэ чинь 10 жилдээ хийжсэн дуу байхгүй. Манай саруул заяа гэдэг гэдэг дуу дээ. Тэрийг манай 10 жилийн охинд дуулаад тэгмүүдээ сонор дээр дахиад бичүүлсэн байхгүй. Тэгээд зүгээр тэрэнгүүд байж болохгүй юу даашаа. Тэгэхэд регистр орсон юм биш үү? Дуусан байгаа. Регистр гэдэг. Одоо Baby I love you гэдэг бүгдийг дуусан байгаа. Чимбах бид татартай бол хамтарч байгаа. Сонор дээр таашка ах дээр гүм их вокал хийсэн дээ. Зөндөө хийсэн тий. 37 дахь цэгтэлмэг тий. Манай хамтлагчийн comeback цомгоо хийж илээ шүү дээ. Замлан бас байсан биз дээ. Тэр үед чи бүгдээрээ байсан. Тий, ер нь манай отгоо байсан. Тий. Тавла бид тавчааг санжаан сансрын гэрт чи отгоо өтер нэг очтой. Чи нэг найз нь ийм хийх гээд байгаа гэдэг эмошныг презентац хийгээд байна. Гэхдээ амар гоё төгөлдөр тоглоод нэг 7-8 дуу дууссан юм аа. Яг ингээд эмошныг чөмөж дебют амар гоё. Яг гараад ирсэн чи хэдүүлээ юм яриад тэгээд октод орхиол гараад ирсэн чи бороо ороод ямар гоё ерөөлтэй юм бэ гэл бэлгшээгээд. Тэгээ сүүлд бас хоёулаа уран бүтээл хийсэн тийм ээ. Чимбахтай Баачкагийн чамаг зурлаа. Намаг зур. Нилээ олон найруулга ингэж явсан. Тэгээд за ер нь болохгүй ингээд тэгээд за ерөөсө хамгийн сүүлд Чимбах үнэхээр дэндүү гоё хийсэн. Яг одоо урт цагааныг үзэж байгаа үзэгчдүүнээс таны гоё уран бүтээлийг сонсох гэж байгаа. Тэгээ манайхаа ингээд нэг би ярихгүйгээр нэвтрүүлгийн мань хамтран ажиллагч Сан Мигэл байгаа. Тэгээ хамтаа гоё пив шимээд баярцсан их чигээ одоо сайн уран бүтээл хийгээч гэж. Угаасаа ямар ч бие барьдгүй хүмүүс ирсэн шүү дээ. Ингээд суугаад идэв. Ингээд бариулах яг хэрэггүй. Манай ч амар гоё өгөөш өгч байгаа бас. Тий. Тэгмэд гоё ингээ уйлдж байгаа мэн тийм үү? Уйлдаад ингээд та нар одоо чи шаардлагагүй. Тийм баа энэ өөрөө мэдхгүй яваад юм. Энэ ямар сонио үгүй. Тий. Өөрөө мэдхгүй тий. Тэг гэхдээ би хамгийн гол нь Чимбах тоглох юм мэдхгүй байх учраас. Тэгээд тоглоно гэсэн шүү дээ. Гэхдээ хоёр сая юуроос өвдөж мүцээгүй зүгээр юм. Харин зүгээр одоо тэгээд гайгүй бахаа бодоод байна шүү дээ. Хараа хийжсэн хүмүүс. Яг тэр хамт тоглож байгаагүй. Аль нэг хэрэгтэй байгаа шүү дээ. Юунаас явдээ? Чи юунаас байга бэлтгэлтэй байгаа. Улааноо би танаас тэ чи аваад. Хамаагүй гинэ. Би бас өөрийгөө бас боддог. Айгу тууштай гэж боддог бас боддог. Манай Баашкахын их олон альбомд back vocal хийсэн. Тэгээ Баашкахын маань дууг ингэж амлаад би яг 12 3 жил хүлээгээд энэ дуунуудаа ирсэн. Айгу олон хөгжмийн найруулга дайрж явж сүүлд нь манай Чимбах маань үнэхээр бүр амар гоё хийж өгсөн. Одоо тэгээд бид нар анхудаа тоглож байгаа шүү. Намайгаан зур хайртны
Хашисны хормог дэрвүүлийн хинзоо дарч байгаа мэт санагдсан тэвэрч байгаараа суу намайг зоо зураач мэн нарийн бирэрэ нэдли зураарэ намайг зоо намоханд айланга хөхний минь товчиг зор өрөсөн эсүмилж байгаа хийхтэй зор он бодган зурчих би харцаа мусанарэ намайг зор зураач нарийн бирэрэ нэдли зураарэ зурасцэг бүрийг мэн өрөөн тэр хинийч тэвэрт баригдэршгүй гэлсүр харин өөрийнхөө гарын үсгийг үлдээхэ мартфаа намайг зур зураач нарийн бирэрэ нэдли зураарэ Энэ бол тэр анхудаа сонсож байгаа дуу. Тэгээд ямар гоё дуу те ямар гоё дардтэй ёо. Чи анхудаа сонсож байгаа юм уу? За мөгийн анхудаа Чимбатагаа юм ихгүй бол ингээд. Тэр ямар сонин дуулалт вэ те энэ нэг юм нюансууд нь тэгээ айгүй сонин дуулсан. Зураад байгаа. Тэ хоолоогоор зурлаа шүү. Ингэж дуу. Ямар гоё хэлвэ. Ретойлтой сая шууд айгүй сонд болоод явсан. Сонир болчихлоо. Тий энэ хоёр ерөөсөө энд бол үзээгүй. Энд үзээгүй тий. Са шууд явж байна. Тий шууд явж байна тий. Ер нь тэгээд миний сүлд их олон одоо нөгөө нэг юм яг ингээд би ингээд зарим нэг дууны найр дунд ингээд сэтгэл ханамж байхгүй шүү дээ. Тэгээд тэгэнгүүт яг л чимбаахлаа 100% гэхгүй. Тэгэл миний 100 сарын мэдээ ремикс юм. Юу ойлуулах гэдэг. Их сонор ремикс аягаа хийсэн найруулсан. Тэгээд бүр одоо нэг дуу би өгөх гээд явж ирсэн. Ашгүй таарсан. Ашгүй таарлаа. Яг л дуучтай шүү дээ. Ер нь продюсерч гэсэн ингээд нэг хүний дуунаар ажиллана шүү дээ. Яг хөгжмийг тэгж хандлал хийн гэж ер нь баг байхгүй шүү. Тэгсэн мөртлөө тийм аягүй их таардаг байхгүй. Бүр одоо жишээл мөгийн өтер ингээд шинэ пиан хийж байгаа байхгүй. Нэг дуун дээр 4 ар жокер хэлж байгаа. Тэгээд одоо яг тэр эзэд нь бол хамаагүй шүү дээ. Хамгийн гоёыг л авах. Тийм хамгийн суперлэм хийх гэж үзээд байгаа. Тэгж авах хаа. Яг хайрыг хүнэл дээр ажиллаж байгаа орой битэр студиуд сууж байгаа. Ах баас хийнэ гинэ. Тэгээд бид төв шинэ бид ингээ хүлээгээл ирсэн. Ахаа жоох зааж гэдэг хийх юм бахта гэсэн чинь сууж ирсэн. За юу маргааш. Маргааш гэж яваад шээ. Ямар талах биш тий. Хэцүү хөө. Тэр болохгүй байгаа юу? Болохгүй ингээ хайчиж байгаа. Яг тийм. Хийх төг бол бас л зүрх сэтгэлээсээ л хийхгүй бол тэгэл хүнд хүрэхгүй шүү дээ. Ямар ч тоо. Тийм. Үшээ. Ирээдүйн өнөөдрөөс эхлэн хэдэн жилийн өмнө анхдуулсан.
Гэхдээ 20 чинь бас баг 20 жил юм уу? 27 жил мааваа юм. Шижигсэн залуучууд байсан тий. Тийм. Одоо энэ шинэ дуулж байгаа нь одоо энэ жил бас дуулаад байгаа юм шүү. Тэгж जैन. Тийм байна. Одоо яг тэрний талаар од мандах ярьсан дээр баха. Ямар дуушд орлоо. Өчигдөр яг зураг авалтанд орсон байхгүй юу. Тэгээд яг 97 онд анх тогтсон дуулагдсан дуу гэж ярьж илээ. Тэгээд өчигдөр яг одоо залуу уран бүтээлч дээр ингээд манай чука дуучнаа тийм манай хишигдлагч country инх эрдэн тэгээд манай voice-ийн ялагч Ингүүн тэгээд jazz нагаах тэгээд би галтмах гээд хамтдаг байдаг. Галтмахын дуучин одоо ярьтагаа тэгээд Wasabi Six Sweet Мотиви ах нар бас орсон. Тэгээд нөгөө нэг хараа чики буу гэдэг манай Анафт хоёр чи нэг ангих бүр хөгжим бүжгийн дөрөв талаач ангих. Тэгээд Pip хамтлагийн тэгээ Ука агч маань бас оролцож өгсөн. S4 хамтлаг байсан. Тэгээ оюун өгч байсан. Наги ах, Наки ах гэж бүр яг амар олон юутай одоо бүрэлдэхүүнтэй тэр дундаа бас би багтаж орсон дээ айгүйх баярлалаа. Ямар шоу үзүүлэх юм. Од мандахаараа тэр галтмахын залуутай амар гоё харагдчих. Тийм үү. Тэр үед би зүгээр юуг нь бодохгүй юу. Соёлын төвөргөн дээр дуулсан шүү дээ. Тэр анх презентац хийгээд хаан дуулаад соёлын төвөргөө санагдав. Тэр үед одоо ийм арзаас нь толгойтой амраач байлуу тий амраа тий бүр одоо харгаргийн царайтай хүмүүс амар их байсан тий амар тэгээ хамгийн гоё үе байхгүй юу хамгийн гоё үе рок попын ч нийлэн нэгдэх хамгийн анхны дуу баг шүү ер нь холбооны 75 жилийн болсон за тийм Монголын залуучууд стадионд болсон эхлээд тэгээ дараад нь соёлын төвөргөнд болсон тэгэл ер нь тэр чин одоо цаашаага дуулах дууны их байсан байхгүй юу одоо бөөнөрөө зөндөл дууллаа шүү дээ басга ахын дуунууд залгаал тийм ээ анхных нь эхлэл болж байсан. Энэ баг тийм баг. Энэ л одоо ч одоо 20 хэдэн жил юм 28 жил юм. Дахиж та дуулж байгаа юм шүү дээ. Ямар гоё. Тэр дуу бол амар хит дуу шүү. Тасрах. Анги шинэ версээр дүүнерөөсөө сонсох нэ. Тэгээд тэр Улаанбаатар музик фестивал дээр дуулагдана. Наач бас би сая сонсоод бүр амар гоё санагдлаа шүү. Бичлэгийн Байдргийн студ аранжировкийн болохоор халуу ах маань ийсэн. Продюсер Чук ах маань өөр ажилласан. Энэ 90 өнөөдөөс эхэлсэн Чук ахын дуу. Тийм. Болзет студийн видео клип хийж. Би баг энэ дээр байх гэж хэлжсэн баха. Байгаагүй юм уу? Байгаагүй би оюутан байсан тэр чи байсан тодгүй. Оюутан хүн биш гэдэг шиг. Дооч биш оюутан. Тэгэхээр би бак дээр л явжсэн баг. Ямар ч байсан сая. Тэгээд ард нь Чук ах маань бас бидний өөртөө гэдэг дууд шүү дээ. Жумжигкүн гэд өөртөө гэдэг дууд. Тэрийг бас бид нар ноотын бичээд маа хит амар өнгөрөө чука та нэг чулууд ахал хийлээсэ. Та эдэрт нэг дуу өгөөч хэлээс. За би бодож байгаа гэд. Тэгсэн чинь нэг өдөр авч ирсэн ээ. Нэг цаас өрцөө. Яг ийм л цаас юм. Тэгсэн маа хит. Тэгээ чука ах өөртөө гэдэг дөө. Тэгэл хит. Өөртөө ч одоо амар хийж. Улаанбаатар талаас байх үед болж исэн тоглолтууд нэг юм бүхотын чуулган болон гэж болж исэн. Бүхэлдийн нэгдсэн тоглолт. Яг тэрэн шиг та хэд нэг бүрэн бүрэлдэхүүнээр ер нь хөгжмийн ертөнцийг цуглах найдаа. Ойрд ер нь тэгж цугласан юм. Яг ингэж нөгөө өчтөрийн залуучууд ингээ клипний ингээд бичлэгэн дээр Чук ах бидэд ажиллаж байгаа байхгүй. Тэгээд эдний бас клипний зурган дээр ажилласан чинь эхлээд студийн бичлэг дараад нь клип гингүүд дүүнэрчсэн тэгж байгаа байхгүй. Ахнараа та нар бол баг 10 дуу ингээд нийлээд дуулсан юм л шүү дээ. Бидний үед ингээд нийлүүлэлт дуулуулдаг хүн байхгүй. Гоё яг энэ попос хэрэгэгээд бид нар ч нөгөө сая дэги бидэд чинь попс бак гэлээ шүү дээ. Ер нь попос хэрэгэгээд дэлхийд даяараа угаасаа аялгуус хэрэгж байгаа юм чинь бид нартай ингээд гоё дуунуудаа өгөөч гэл. Одоо энэ дээр бас дүүнэр өөрсдөө аягүй санал тавьсан. Тэгэхээр бас сүнсийн ч гэсэн би өөрийнхөө зохиосон аягүй олон дуунууд байдаг. Чимбама ч гэсэн тэгээ
цаг тухай зохиож исэн гоё дуунуудаас сэргээгээд залуучуудад дулуулвал гэдэг санаа бас их төрсөн. Яг үл ингээд унтуулчихдаг юм байлээ шүү дээ. WhatsApp-ис сэргээгээд дуулаад. WhatsApp-ис сайн байна уу санаандгүй юу лээ? Сайн байна уу санаандгүй хонгорч юм ингээд бас аллаа шүү дээ. Харин тийм байна. Бас сэргээтэй гоё. бас амар хийтэй. Бас л семэнд орлоо шүү дээ. Баярлалаа. Семэнд орлоо. Семэнд. Тэгээд энэ ер нь бол яг тайзны ар нь их гоё байдаг юм а тий. Ер нь тийм нэгдсэн тоглолтын ард одоо мөөгийтэйгоо баяр цэцэгтэйгээ гэдэг нэг ийм гоё халуун дулаан уранцгүй. Ялгаа байхгүй болчих. Ямар ч ялгаа байхгүй. Яг нэг төвшөнд очиж. Тий, бүгдээрээ л ингээд нэх гоё инээгээл хөхрөлдөө марцгнаад ингээд догдлолтой. яг энийг чи ярих гэсэн байхгүй юу вэ? Тий. Нөгөө за уучлаарай. Би нөгөө энэ уртлагааг нь хилээд яриалчи. Тэгээд одоо жишээлбэл ингээд бусад тоглолтоос нэг юм илүү та хэдийн эмоц гарч ирээд байгаа шүү. Би яаж мэдсэн бэ гэхээр Улаанбаатар палас нөгөө хэрлэн ахын тоглолт болоод бүх Европын нэгдсэн хүмүүс ирээд би нөгөө зохион байгуулагч хөтлөн бичлэгчээр ажиллаж байхад зүгээр гоёор хэлэх юм бол нэг юм ургийн баяр шиг. Зүгээр хошгноор хэлэх юм бол хонь урганы хэлж байгаа юм шиг ингээд бөөн инээд хөөр ингээд гоё тэрвэрлсэн өмсөлсөн болоод тэгээд ингээд тайзан дээр гарч байгаа хүмүүсийг харахаар нэг юм өөр тоглолтоос за жишээлбэл шинэ жилийн тоглолтоос ч юм уу те ингээд бүр тас өөр ертөнцид аваачдаг ийм бод юм байл. Тэгээд үргэлжлүүлэх юм байна. Юу болгоо ичв та. Ер нь бол надад нэг юм зүйл бодгдээ. Би ч нөгөө нэг надад зориулаад рок попийнхан маань ер нь мэрэгжлийн урлагийн байгууллагууд гэдэг нэгдээд UB Palace манай савгаа удирдаад юу лээ Chimba and Friends гэдэг тоглолт хийсэн. Тэрийг харж яхад бол тэнд үнэхээр одоо халуун сэтгэл тэ халуун сэтгэл ингээд нэх гоё би тэр өдөр бүр хамгийн аз жаргалтай данс тайз бас донсолдог ингээд хүм болгон сэтгэлээ асгадаг байхгүй. Яг Улаанбаатар фестивал бол яг тийм бол. Өстө бүгд тэгээ хамгийн гол нь төгсгөлийн дуун юу байх үгээ бодоод исэн чинь чи дуулсан юм байна шүү дээ. Ирээдүйн өнөөдрөөс эхлэх чи дуулсан. Яна болохгүй юм задалсан. Би яагаад багцсангүй вэ гэж бодлоо. Энэ чи агуу дуухгүй те. Агуу дуу. Амар дуу. Гэдэг шиг тэгэл ой татар мөгийн одоо энэ үе рүү орсон шүү дээ. Яг ийм юм байлаа. Ман ч нөө Америкт бас тоглож ирсэн шүү дээ. Тэгэхэд тэр тайзны ард одоо тэр Холливуудын бүх старууд цуглаад яг Монгол адилхан. Бүгд адилхан. Ингээд vibe яг адилхан байгаа ч. Би ч Монголд байгаа ч юм шиг санагдаад. Хамаатантай уулзаа. Тэ. Тэгэл өста марзганаад инээлдэл тэ. Тэгээ би бинийгээ бас гоё хөглж өгдөг. Тайз руу гарахаас өмнө тэ. Ингээд ийм гоё vibe үүсдэг. Манай одоо Чимбага матах юм бол Арита Франклин гэдэг соул хөгжмийн хатан хааны одоо бол тэнгэр заларсан. Тэр хүний ард тоглож байсан гэхээр өөр юу ч яриад ирдэг байгаа байхгүй. Чимбага бас ингэсэн ш дараа амар асууж байгаа байхгүй. За энэ хайрыг өндлж одоо ингээд нөгөө сүүлчий цааны аажтай. Тийм тийм. Гэхдээ би энийг ахаад би продюсер нааждаг. Уу ахаа чи зөвшөөрөлтэй. Аа ингээд. Тэгээ бид нар чи нөгөө юуг нь авцсан байхгүй эрхийг. Эрхийг авцсан юм байлээ. Тэр чи Японы хөгжмийн зохиолч. Амар алдарсан. Сампл авах эрхийг авцсан. Тэр чинь дөрөв тагт ирэх гэсэн. Энэ бол бас сонирм илүү. Бас сумраа киноны. Бид нар нөгөө Японы зах зээл дээр нэг гарах гэж оролдоогүй те. Тэгэхэд энэ зохиогч ирэх зөрчилж байгаа шууд хаад юм. За. Тэгээ шууд нөгөө зохиогчтойгоо хилээд яах вэ гэдгсэн чинь манай хамгийн чухал байна гэдгсэн чинь за тэгвэл зохиогч руу сонсуулъя гээд тэгээд ийм утга санаа бусдын хайрлаж хүндлэх тухай ийм дуу байгаамаа гэдгсэн чинь сонсонгуудаа эрхийн $60,000 би зардтыг болно. Та нарт шууд эрхийн өглөө. Тэгээд бид нар шууд өгсөн байна. Тэгэхээр энэ одоо санаа зовхгүй байхаа. Яа. Энэ дэлхийг сонсноо. Дэлхийг сонсноо. Яаж ч урлагийн бас нэг зүрх байна те. Хаач юусэн, дэлхийн хаач юусэн сая Чимбаг хэлдэг шиг. Би тийм татар чи нэг Японд гарахаас өмнө нэг тарчих гэж нэг айлгсан шүү дээ. Тэгээд тэр би одоо үнэн удлаа юм ярьж сонссон юм уу? MC одоо MC MC чи манай ангийн хөх тахгүй юу? Тэгээд би тэр ингээд цуг найзалдаг тэр үед чинь ам ман хийдэг байлаа шүү дээ. Тий, янз бүрийн ан тий. Тэгээд одоо цаадсан загас өөр. Тэгээд татар тарах гэж гингүүд MC та гуравтаа уулзсан юм уу яасан? Дими юм бити юм хийгээрээ тэрийг би одоо амнаас чинь сонссон нэг удаа тий. Бааж ах юу явцсан юмсэн нөгөө юу лаг тийм бааж Франц явцсан юмсэн. Тэгээд тэр хоёр чи хоёулдаад за нэг нөхөөс олъё гэж бодсон байхгүй юу? Хоёр ах. За. Би нэр гурав байж байгаа байхгүй. За нэг нөхөөс олъё доо. За тэр гурав бацаа тембэр юм дайжгүй байлаа гэдэг. Тэгээд бид гурав очисон чинь
яг тэр нөгөө очдөг өдөр чинь нөгөө анхаахынд очиод зодуулаад бөө юм болдог байхгүй. Яасан бэ гэсэн чинь би гэхдээ энэ түүхийг ярьсан л та гэхдээ та энэ сонсоогүй юу? Манай үзэгчид сонсоогүй шүү дээ. Тэгээд за ер нь анхаагийн очигээ тэгээд бүгдээрээ очиод дуу муугаа хийх гэдэг тэгээд амар орж мөрлөө. Бид нар чагтай флоу маань чагтай флоу гэсэн чинь нэг ах орж ирэл нөгөө анхаахын аав нь орж ирэл MC ахыг өнөг гонж өгөөл. Тэгээд яга та нар айлд орж ирээд нэг орилдоод идэв ямар төмөжгүй хөлтөдөө таанаад гэсэн чи перк гээд алга болцоо. Тэгсэн чи манай заяа мөшгний санаарсан алга болцоо. Тэгээд бидэд яг тийм түүхтэй яг одоо люминод орох гэжсэн нэг тийм түүхтэй. Тэгээд нэг зүгээр тийм нөгөө саваагуудад хамаг орилжихгүй айлд ороод тэгэхээр чинь ах бас уур нь хөрнө ш. Тэгээд люминод орох гэж жагаад яг үнэндээ бол манай хоёр хэрэгтэй байсан байхгүй. Тий. Нэмсах тэгдэ хөлөмшөрдөг. Та намайг яг ингээ катлах гэжсэн тэг. Гүгөө наа чи тембрийн зүг юм. Чи зүгээр түр байж ил гэсэн штэ би. Намайг яг катлах гэсэн. Тэнгүүд хамтлагаа аваад үлдсэн. Тий, тэнгүүд би нөөр тэнэгтэй дагаараа зүгээр люминоч гэх шиг. Бид тэр чинь бол ийм авдад штэ. Тэгээд яг бид гурав ч угаасаа нөө бэлтгэл ангиас нэг ангийн хүүхдүүд байсан учраас би бинийгаа орхин хайн ген гэж одоо юу ах вэ тангараг өрсөн динжимийн андууд. Тэгээд бид гурав ч яасан. Гэтэ ах нар бас тэгээд ер нь ингэж болохгүй байна гэдгийг ойлгосон бохоо бид тэгээд нэг яг нийлээд бүр цамганд орцсон шүү дээ. Бүр дуугийн одоо нөгөө нэг ямар дуу вэ? Харин нэг 4-5 дууг ингэ бичээд. Манай MC чинь олон хамтлагийн продюсер байсан тийм. Фанк бэлтэнт чи яг энэ тухай хоёулаа ярьжсэн шүү дээ. Тэгээд би татаарт амар хайртай минь дүнэр эзээч бити салаараа үргэлжлүүлээд олон цомгууд хийгэрэй гэд ярьжсэн байл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Үндэсний контент үйлдвэрлэгч 25 дугаар суваг телевиз олон үзэгчдийн бүтээл болсон чанартай бүтээлүүдээ аль бие усны YouTube сувгаараа хүргэж байна. Та хүссэн цагтаа хүссэн газраас дэлхийн хаанч байсан 25 дугаар суваг телевизийн нэвтрүүлгүүдийг цагаалталгүйгээр үзэх боломжтой. Бидний бэлтгэсэн сонирхолтой нэвтрүүлэг, хөгжилтэй шоу, халуун сэдв, үнцэнтэй мэдээллийг алгасахгүй тулд манай сувгийг дагаж subscribe гарч бидэнтэй хамт байгаарай. Явж хахад хамгийн хүмүүс машинда юу сонсд юм бэ гэд нэг юм судалгаа маяг юм явсан байна л да. Тэрэн дээр тэгсэн чи өөжгийнхэн 3 сая нийтэд орсон айгүйх явд юм байна. Нөгөө харангийнхэн тоглолт хийгээл яасан чи хойноос нэг гармаагаа сүг шидэл нөгөө сүхэнд буцаад эргээд ирдэг гэдэг шиг. Тайдын хувьд бол бас мэдээж урт цагаан нэг одоо үзэж байгаа үзэгчид өдөө орон нутагч юм ингээл хамтдаа байхдаа айгүй гоё нэг хаппи байсан гоё дурсамжуудаас нэг гоё хэсэг авцсан ч гэсэн яриад бас нэвтрүүлэг өндөрлөх юм бол дөгч юм л доо. Тэрэн шиг за лавгахад бол их түүх их байд юм байлаа. Лавга хаана вэ тэнд дандаа инээд байдаг гэл бас тийм байлээ шүү. Тийм. Одоо сүнс мөгөөгөр нэг яриулъя. Харин тийм. Араас нь мөгийн хос ярих. Манай мөгийн чинь уул нь хамгийн онгоны эзэн шүү дээ. Манай хамтлаг ер нь 97 онд анх одоо энэ хөдөө орон нутгийг тойрсон хамтлаг Чингисхан хамтлаг манайх хоёр байдгийн. Одоо хөдөө орон нутгийн анхны тоглолтуудыг зохион байгуулж явсан жуулчин компанитай манайх явсан байдаг байхгүй юу? Тэгэл одоо 5 сайхан эрэгтэй залуу тэгэл жолоочтойгоо бид нэг менежертайгаа тэгэл гараа явж исэн. Атуусаар ингээл гараа явж исэн. Тэр түүх бол үнэхээр гоё. Бүхэл одоо манайх чинь баян үлгийд л очиж үзээгүй лөө. Тийм, баян үлгийд зөвхөн очиж үзээгүй. Бусад газараар бүгднгөөр нь явсан. Тэгэхэд бол манай машины дугуй нэг ч удаа хагараагүй, нэг ч удаа шавард сууж байгаагүй. Ингээд яриуд айгүй гоё байдгийг. Тэр түүхийг бол манай хамтлаг бол хизээш мартахгүй. Одоо саяны чугуу гэж ярьж байна. Одоо мөгийн чимба одоо emotion гэж бүгд Никитон камертаа манайх одоо 8 тасгал манай хамтлаг бол чугуу компани дээр анхны одоо нас өөрсдөө хөдөө орон нутгаас одоо гэж яриу. Тий. Тий. Бичлэгийнхээ сансарт одоо ингэдэг ус чимба.
ихэнх хамтлагууд бичлэгийнхаа эрхийг сонорт өгсөн шүү дээ. Одоогоор тийм байдаг шүү дээ. Анхныхаа бичлэгүүд. Гэтэл манайх ч яг бичлэгийн эрхээ өөрсдөө авч одоо тэгж авсан байхгүй. Тэр нь болохоор спонсор байгууллагатай BSP сервис компанитай. Гэж төлбөрөө төлж. Тийм болохоор одоо бид олон замаараа бид нар одоо бичлэг байдаг. Гоё юм шиг. Манай BSP компани байна. Одоо болтлоо ингээд амжилттай явж байгаа. Манай жагаах баг. Яг хөгжилтэй юм гэсэн чинь би нөгөө мөөгийг ярмаар байна л да. Манай мөөг хаач явсан талах гармалж авдаг. Юу гэдэг хотод нь бодоо олдгоо багт. Тэгээд юу хуураа олыг гэсэн талахтай иддэг. Тэгээд бид нар нөгөө говь алтаад очсон чинь нөгөө талах нь олддгоо. Тэгээд нөгөө говь алтаач амар их автоматтай тэр 97 онд чинь тоолт амар их ингээд үзээд бид нар цаашаа аймагуудаа алгасч болохгүй. Тэнгүүд нөгөө дахиад тоглооч гэдэг тоглолтоо дахиад тоглол гэсэн чинь тоглож болдог. Тэгсэн чинь бага атманууд нь бид ингээд тушааж өгсөн. Тэгсэн чинь бид нар талхалаад өгöd дуулаад өгч. Мөөгээд талах нь олж өгöd. Манай мөөгийн зинүү тий. Манай өдөө жоохон л байсан юм чи яах юм бэ? Бид энэ бол тэгээд тухайд бол яг нөгөө харга гамтлан гэж сүгээр ингэж авчаал одоо бид бас чанга үед явсан шүү дээ. Байсан шүү дээ. Чанга. Сүгээр маа гэж шийдэл. Биднийх бол бас чанга үе байсан шүү дээ. Тэгээд биднээсээ үеэр ер нь дууссан байхгүй тэр асуудал. Ер нь бол тэгэл одоо манай мөгийн зөг гэдэг маань их хайтайхан болоод цаашаа их цаг үед бид нар ярьсан да. За одоо ингээд од мантахыгаа дахиад нэг тайзан дээр өрөх болж байгаа шиг байна. Тий. Мик нь хаана байгаа лээ? Ирээдүйн өдрийг ганцаараа дуулчих юм. Бүр ганцаараа юу? Тий. Сүрхризийг нэгэн дэлгээ хийсэн юм чи. Би болохоор одоо юу яа гэж бодсон нөгөө нэг хүмүүс бас энэ химбэ гэж бас бодож иж магадгүй энэ мундаг хүмүүстэй яхаа сууж байгаа юм бол доо ч юм уу те би яг нэгт UB Music Festival бас нэг залуу уран бүтээлч оролцож байгаа. Дээрээс нь voice show-нд оролцож байсан. Тэгээд тухайн үедээ яг blind audition-д дуулж исэн байгаа одоо нэг дуулаад сэргийх маягаар гэж бодсон байхгүй юу? Тэгээд хичнээн үзэлттэй байна. Одоо ер нь 10 сая дээр л гацсан. 10 сая бол бас их тоо шүү. Тэгээд тэрийг нэг санах маягаар та хэдэд бас өөрийгөө танилцуулах маягаар нэг дуулъя гэж бодсон. За бид эдгээр одоо энэ нэвтрүүлэгт 11 болох байна. Сиду гарах гэж битгий Намайг хараад битгий сандарч чичээ Сайсны газар намайг хүрийн болгож аван гэж бодоё Ноён хайр минь хүссэн бараш сонголт тэгээд болоо юм шиг харагдаяо Бицхэн чад мэн хитэн цэцэг амад өсөлдөн гэж байхгүй шүү Би биш хонгомс хонео Ханас ирсэг юм бэ гэдгээс шөнөгдгөж айхгүй шүү Харин би их юмскэн Орон цэцэн гөхтэй мессеж үнэдэ болоод душгуч ирсэн яра Өргөн зориулаарэ Ашин шогийн хоёр билет миний сэтгэл сюрприз биш гочлаарэ Долматай өсөрэ Кашун бэжиг надад лавгай харагдахгүй залуу минь Үсти чин засалтаарэ биш надад танигдахгүй бай Явсусасан газрыг минь адаш тандах хэрэггүй Романтик биш хайр би арай жоог хэрэггүй Нэрэ харах чин бороо Сиду гарах гэж битгий хичээ Вау Бада Тэгэж За, тэсээ гойртай энэ чамаа арчихгүй юу? Иймаа гэдэг нь дууны үг нөө. Ингэж дуусгадаг сайхан ийм дуучин тэгвэл болсон. Шоконд орчихгүй юу? Шоконд гарахгүй байж байгаа. Юу илээгээ бүгд гарах. За, ястай гойртай нөгөө дурсамж дуртгал гэдэг шиг. Тий. Хэдэн жилийн өмнө юм бэ? 7 жил. 7 жилийн өмнө. За. Одоо манай энэ хэсгийг яг ингэж тасалж аваад бас ирээд болгочихно заа. Дахин нэг сэргийч. Тэгээ дурсамж гэж ярьснаас би бас Чимбагаа бол ер нь бол сэтгэлдээ ахаа гэж дуудмаар л байд юм. Цол мэндгийн нуудсан ч хийж бүтээсэн зүйлийн нуудсан ч бас нэг жижигхэн насны зөрөөгөө бодсон ч гэсэн. Даан чинь одоо нөгөө 10 жилийн өмнө танилцаад яг танилцахтаа зэрэгцээд нөгөө богийн энтертэй сууг ажиллаад боги чи ингэж Чимбаг чи гэдэг хахаар
би яг зэрэгцээ та гэх одоо үнэхээр тэнэг санагдав. Тэгээд дотроо бол за жимбаха гоё шүү гэж боддог юм аа. Хамаагүй үстэй. Тийм шүү дээ. Би бас өөрөө бас хамаагүй байдаг байхгүй. Тийш тоо хамаагүй. Хамаагүй шүү дээ. Тий. Тийм тэгээ одоо бол гоё гарсан байлээ ч том баг хамаагүй бороо гिचингүүд хүндтгэл болоо явцсан тийм. Тэгээ эмэгтэйгээ бол одоо баяра борома гэдээ явчих жоо. За ингээ хүрэлцэн ирсэндээ баярлаа. 9 сарын 20-нд энэ уран бүтээлчдийн хамгийн шилдэг одоо дуунуудыг уран бүтээлийг үзгээс гадна Монголын хөгжмийн ертөнцийн шилдэгүүд нэгэн дор сошиал паркт цуглах гэж байгаа. Хэдүүлээ тэнд очиод нэгэн өдрийг дуулаад уйлаад жаргаад ингээд өнгөрөөцгөө. Хэлэх юм байвал одоо 9 сарын 20 хүртэл хэлэх юм байвал хэлчихгүй юу. Одоо өөр нэвтрүүлгээр орж марж ингэж суухгүй шүү зүгээр. Одоо энийг би патентлаад хувийн уртгааны годомж дээр тамга дарав. Мөгийн хэлэхүү дээ юм. Татар мөг. Гой тоглолтыг бас сүүс мөгүй осруул тэгээд тий. Одоо ч алдаа шүү л гэж хэлээ. Хамгийн сүүлийн том шоу. Тий, хамгийн сүүлийн гой том шоу. Хамгийн сүүлийн тоглолт байх шүү тий. За тэг манай мөгийн зүг одоо гоё. Баяр цэцэг гоё хэл. Мөгийн хэл. За. Гоё хэл. Надад бол ингээд айгүй гоё юм шууд одоо юу гэдгийг юм одоо 10 хэдэн жилийн өмнө шууд ингээд очиж байгаа юм шиг мэдрэмж төрхөн л дээ. Сая надад шууд тийм мэдрэмж төрчихсөн. Ягаад гэвэл тэр тайзны хойдлыг Чимбаах маань ярьлаа. За тэгээд нөгөө ойр дуулзаагүй бүх уран бүтээлч манай сонрын одоо ингээд бид нар чинь ингээд бүгд сонроор ингээд дамжсан бүтээгдэхүүнүүд байгаа байхгүй. Тэгээд бид нар чинь өөрсдөө ингээд сонор тэгээд ах чинээгаа хараад ингээд байж гэдэг шиг тий. Бараг ургийн баяр болоо. Тэгээд би сая манай дүүнер маань тэр нөгөө ирээд үе өнөөдрөөс ихэлнэ. Тэр бол бүр тэгээд намайг бүр ингээд огт болчлаа. Тэгэхээр манай үеийнхэн маань ингээд бүгд сайхан өрөөд ирээрээ мэдээж энэ дууны бас ингээд дийлэнг бас ингээд дуунууд дандаа хит дуунууд байгаа. Яадаг бол бас Чукаахын дийлэнг бас дуунууд дуулагдана. Ингээд ер нь хит дуунууд дуулагдах. Тэгээ сая нэрсүүдийг харсан чинь үнэхээр гайхалтай байж байна. Тэгээд манай кино бол 9 сарын 19-ний өдөр мэн маргааш нь ажигээс кино яриад амчаа. Тэгээд 19-нд нээчээ тэгээд маргааш нь үнэхээр гоё юм хамт олон дээр очихдор би бол тэр 2 өдөр жаргах юм байна. Тэгээд бүгдээрээ сайхан хүрдсэн ирээрээ гэж байна. Вертолетоор буuna гэдээсэн үгүй юу? Вертолетоор буух тийм юу маань талбай дээр буучих гэсэн чахаа зөвшөөрөхгүй нэ. Тэгээд энэ хүнийг одоо тайзан дээр харж хандаж яваарай. Энэ зохион байгуулагчдын зүгээс бас нэг юм хийж байгаа. Чи дахиж унахгүй. Зохион байгуулагчдын зүгээс нэг юм байгаа. Юу гэвэл бүх хамтлаг дуучдын супер хитүүдтэй л дуулуулж байгаа. Тэгэхээр айгуу гоё. Зарим хүмүүс чинь ингэдэг чинь нэг ийм олон хүн дээр нэг шинэ дуугаа ерөөсөн тэхгүй дандаа хитүүд юм дуулуулж байгаа. Тэр айгуу чухал байгаа. Дуугаа чих гээд үтсээ. Тэгсэн чинь оруулаад багшаагүй. ЦБ багт байгаа хүн чинь мэддэг байгаа байхгүй та нарыг. За нийлээ удаа мөгийн манда талхнаасаа нэг яа. За ингээд хүрэлцэн ирсэн дэх баярлаа. Тоглолтод өрсөн баярлаа гэж яг сүүлийн үед гоё ярилцааг уудсан маань яг хамт ингэж гоё айгуу гоё байсан. Тэгэхээр тайсны ард энэс 200 дахин илүү гоё уур амьсгал байдаг. Ард нь очвол тоохгүй л тий. За. Тийм эмоушнтэй хүмүүс тайснаа гарахаар яах вэ? Аа. Үнэ. За бүгдээрээ 9 сарын 20-нд UB фестивал 2025 дээр уулзцай. За дараагийн дугаараар уулзцай. Уртгаан ингээд өндөр гэж байна. Хэдэн цагаас юм бэ? Тэрийг хэдэн цагаас ирсэн юм уу? Өдөр 15 цагаас эхлэн гэсэн. Миний дундаж цаг байгаа. Би 18 цагаас ирсэн шүү. Цаг мог нь гарсан юм уу те? Хэдээс юм? Тэгээ дуусахгүй байна. Ер нь ингээд сууж. Jump